За. Энэ малгай залгаа зүгээр байна. Тэгшүү. 3 2 1. Завханд төрсөн. Тэгээд дархуу бол аймагт одоо бага насаа, эдэр насаа өнгөрүүлсэн. Тэгээд дараа нь Зүү хараа, Улаанбаатар, за Хилийн чандад Москвад суралцсан гэдэг. Одоо нүүдлийн шоу шиг тийм амьдрал ээж. Төрөөнөө хараа агуулсан бол энэ хоёр хантаацаа солио өмсчихгүй яагаад та гэдэг. Хүмүүс хамгийн түрүү тэгэн шүү дээ. Хүн нэг эргээд бодохоор яг өнөөдрийн өөрийг нь тодорхойлсон нэг өгөгдөл бага наснд нь байсан байдаг л да. Таны хувьд одоо эргээ бодоход за магадгүй төмөр замчин болох, инженер болох тийм өгөгдөл бага наснд нь байж уу? Багаасаа одоо машин техник сонирхдаг байсан. Манай тэр гудамжны урд энэ Оросын мэрэгчлүүдийн байр байсан байхгүй юу? Тэгээ бид нар чинь нөгөө Орос хүүхдүүдтэй багаасаа хоккей тоглодог, өвлөн хоккей тоглодог. Манай дархан чинь болоод нөгөө бараг социалист орны бараг бүх мэрэгчлэлтэнгүүд байсан. Тухайн намайг бага багч чинь дархан нэг 60 гаруй мянган амтаа. Тэрний 20 мянган гадны мэрэгчлэлтнүүд байсан. 20 мянган 15 нь Оросын мэрэгчлэлтнүүд. 5 нь одоо тэгэл Венгер, Польш, Чехийн мэрэгчлэлт. Тэгээ яг нөгөө 10 жилийн сургууль төгслөө энэ чинь 83 онд. Тэгсэн чинь яг миний сонирхчихсан автын инженерийн хувьд манад ирээгүүд дараханд. Манай багш миний найзын аав Дангаа огш гэж байсан манай 10 жилийн сургуульд. Дангаа огш маань хүүгээ надтай дуудаад хишиг хоёроо болдоо энэ төмөр замын 3 хуваар ирсэн байна. Нэг нь зүтгүүрийнх, нэг нь богооных. Миний хоёр хүү энэ хоёр эрэгтэй хүн зохиоор хуваар байна. Энийг миний хоёр хүн нэгээр нь аав. Ер нь төмөр зам дагсан хүн бол төмөр замын ажил их сайхан шүү гэж тэгж хэлээд. Тэгээ би тэр багшийнхаа зөвснөр богооны инженерийг аваад. Тэгэл конкурсны дараа бол хоёр дээр нэгээр гарч ирлээ. Тэгэл тэр хоёр авч исэн богооны инженер. Тантай ярилцахдаа одоо төмөр замын ингээд олон хэсэгт очиж ажил амьдралын ярилцахад одоо миний бага насны дурсамжууд их сэргэж байна л да. Одоо Галтэрэгний буудал дээр ирэхэд Тавцан талын 1-р замаас одоо Галтэрэг аялах гэж байна. Та бүхэн аюулгүй байдлаа хангаараа гэж хэлж байгаа. Одоо энэ дуу хоолой. Тэгээ одоо яг та хоёрыг энд зогсож ярьж байхад энэ арын Галтэрэгний одоо аюулгүй байдлыг үзэж байгаа одоо хүмүүсийн одоо энэ алхахны дуу хүртэл одоо миний бага насыг дурсамжийг сэргээж байна. За та бол мэдээж төмөр замаараа ингээл ажилч юм уу ингээл явах болохонд бүх зүйлийг л одоо шалгах нүдээр л хардаг байх та. За энэ хүмүүс одоо богоны аюулгүй байдлыг хангаж явна уу? Галтэр гэдэг бол олон мянган олон зуун зорчигч явдаг. Олон одоо пүүс компани хувь хүний ачаа нэг дор нийлж явдаг. Тийм учраас энэ Галтэрэгний аюулгүй байдлыг байнга хангах хэрэгтэй. Галтэрэг болгонд үздэг хийж тэр аюулгүй байдлыг хангаж явах хэрэгтэй. Сая одоо энэ Галтэргийн тогшоод өгж байгаа энэ мэрэгжил одоо богоон үзэгч гэж мэрэгжил. Таны ажлын анхны гараа шүү дээ. Би сургууль төгсч ирээд Зүү хараагийн техник үзлэгийн газарт богоон үзэгчээр ажлын анхны гараагаа хийж байлаа. За энэ богоон үзэгчийн алах гэдэг бол эмчийн чагнууртай адилхан. Зүү хараагаа зорихоор ягаад ч юм сэтгэл татна байдаг гэж бас та кадрын ард ярьсан л да. Одоо бүгдээрээ Зүү хараагийн одоо ажил амьдралын дурсахаар явж байна. Очих болгонд сэтгэл догтлно үз. Ер нь энэ хүний амьдрал бол дурсамж тийм ээ. Сая хүний амьдралын түүх бол хүний харилцааны түүх гэдэг юм лээ. Сургуулаа төгсч ирээд энэ Зүү хараагийн депогийн хаалгаар анх орж иж исэн сэтгэл 88 оны 9 сарын 26-нд Улаанбаатар 271-р Галтэргээр ороод ирээд энд тэгэл анх ингээд депо руу орж ирэн боловсон хүчинтэй уулзсан. Нацаг ханд гэдэг манай одоо Ахмад ажилтан нацаг ханд гэжтэй бол. Тэг ингээд депогоор ингээд анх ороход нэг тийм яг л одоо өнөөдрийн нөгөө ийм гоё дотн өндөр. Тэгэл орж ирээд тэгээ нацаг ханд гэгч намайг дагуулад
доош амар дарга тэр үед амар даргын депогийн засвар хариуцсан орлогч. За энийг ийм хөө Москвагийн төмөр замын сургууль төгсөөд депо томилогдож ирсэн байна. Манад өнөөдөр ирж байгаа юм байна. Тэгээд амар дарга гэсэн чинь үгүй хүмүүс чи яасаа орой ирдэг хүүхдэн 7 сард л ирэх байсан даа гэдэг чинь. Үгүй тэгээ яхаа одоо офисклын ажил болохгүй ингээд 9 сард ирлээ гэсэн. За тэгээд яхаа заавартлага дарга эзэг байгаа. Дарга маргаашнаас ирнэ дааштай бол дарга. За тэгээд даргыг ирэхээр бид нар депогийн даргын зөвлөлөөр хаана хөөрлж яаж ажиллах шийднэ гэдэг. Би чамтаа цаг сурж ирсэн дорж утгаж залуу манай энэ хостхон цэгэд байгаа да. Та нар оюутан хүмүүс дорж утчинд одоо энэ депог чинь чамтай айлбар танилцуулж өгнө. Тэгээд би амар даргын өрөөнөөс хостхон цэг рүү орчихсон. Дорж утмаа яг тэр үдийн амралт өнгөрөө жоохон ажил эхэлсэн байсан. Хостхон цэг дотор ажиллаж ийсэн. Тэгээ бид нар чинь цуг нэг байранд 4-5 жил амьдарсан. Тэгээд найзтайгаа уулзаад депод анх орж ирсэн сэтгэл тэр их сайхан тодтолт. Ер нь бас салбартаа мэр зарчмаар өссөн юм байна тий. Тэг хүн ер нь энэ сурсан сургууль эзэмшин мэрэгдлэл их сайн ажиллаад энүүгээрээ одоо явах юм бол аяндаа тэр одоо мэрэгчлэлтэд татдаг юм лээ. Араштар хэлдэг л дээ. Ажил сайн бод амьдрал сайн шүү хүүхдүүдээ гэж. Тэр бол их онцтой үг юм гэж би боддیں۔ Миний өгшний нэр нь болд. Тэгээ ажил нь болохоор нөгөө богоон тий. Бас л төмөр тий. Тэгэхээр болохоор би бүр ингэдэг байхгүй. Цаашлуулаад амралтаа аваад явахаар нараас нь янз янзын болчиход чи юусэн богооныг харсан юу юм шүү гэл. Бурхан тэнгэр юм шүү богоны л баг ярддаг байхгүй. Тэгээ гоё штэ ерөөсөө тэгээ төмөр замчны ар гэр байна гэдэг чинь нөгөө миний өгсөн хэлдэг штэ одоо ингээл явж итэл нөгөө богоо явж байл бүгдөө ингээл хараа мөө хүрэн богооноо харахаар өөрөө ирэхгүй л нулимс гойч гадах гээл барыг тэгж хилээл хийдэг байхгүй юу. Одоо ерөөсөө аливаа улсын хөгжилчл ерөөсөө төмөр замбал юм билээ шүү дээ. За энэ манай Зослонгийн дээд би энд голцоо нэг ажил төрөл юм уншихаараа энд хийд юм аа. Ажлын өрөөл юм да тий. Яг Зослон дээр бол яг нөгөө хөл өдрөн багтаа чимээ анир багтаа бас юм хийж яхад бас тавтай байд. Ер нь 89 оны 3 сараас зуарагийн депогийн нөгөө техникчийн дарга болоод тэрнээс өмнө чинь нөгөө богоо оожих засварч энэ төр гэдэг. Тэгээд юм бичдэг бас уяас хойш бичиж тэмдэгсэн бүх дэвтрээ би хадгалдаг. Тэгээд одоо хамгийн анхны дэвтэр маань тэр байна. Ингээд бараг 2-3 полк ажил дээр бас нэг полк дэвтэр байгаа. Тэгээд дууссан дэвтрээ ингээд хадгалаад идэв оноор нь. Дурсамжаа бичээгүүл энэ дэвтрүүдээ эргээс өгөхөд бол энэ дэвтрийн маань шарлсан утсанд тухайн одоо цаг өдөр юу хийжсэн бүхэл юм байгаа. Гэтэ яг дэвтэр дээрээ би ганц ажиллаж биш. Тухайн өдөр амьдрал ах өдөр тохиолжсэн юм уу биччихдэг байхгүй. Тэр одоо өдөр болгоны юм бичихгүй л дээ. Нэг тэмдэглэлт өдрүүд байж тийм дэвтэр дээрээ биччихдэг. Яг зохиол дурсамж бичнэгүүл бэлэн одоо материал байна гэсэн тий. Хэрэгэлсэн бүхэл одоо үзэг бол дууссан юмнуудаа ингээл нэг энэ хайрцагт хийгээ яваад байдаг байхгүй. Тэгээ энэ хайрцаг одоо 96 онд би өдөө авчирсан юмнуудаа энэ хайрцаг нь тэгээд одоо энэ хайрцаг өнөөдөр надад 30 төгс болж байна. Тэгээ вагоны мэрэгжилчин олон төрлийн үйл ажиллагааг яадаг ш сургадаг ш бид нар одоо вагоны хөргөлтийн систем, вагоны хөргөгч гэл ингээл бүх энэ хөргөлтийн системийг вагоныг цахилгаан, суудлын вагоныг цахилгаан гэж цахилгааны олон төрлийн мэрэгжил эзэмшиж бид нар гардаг ш вагоны инженер гэдэг чинь дотроо. Суудлын вагон гэдэг чинь ерөөсөө хүний оршин суудаг ийм л одоо хэрэгцээ шаардлага явдаг амьдрал гэж байна шүү дээ. Явдаг амьдрал цахилгаантай, хөргөлтийн системтэй, дулааны системтэй, тэр сан техник, гидравликийн бүхэл ухтгыг заадаг байхгүй. Гэрлэж хамжаагүй явна кинон дээр тостой инженер, дарга инженер, дагдаг инженер гэдэг инженер их олон янзаа гэдэг. Та ер нь ямар инженер гэж өөрийгөө боддог вэ? Одоо сүүлийн 20 жилийн вагоны аж ахуй ингээ өдөртчихлээ. Тэгэхээр бас нэг тийм удирдлага талдаа, зохион байгуулалт талдаа миний одоо
чадвар илүү юм болоо гэж боддتي. За яг тэгээд Тэ бас өөрөө оролцдог уу? Тий. Улаанбаатар төмөр зам дээрээ бас хэд хэдэн төслийг удирдаад тэр төслүүд мань бүгд амжилттай хэрэгжлээ. Хамгийн сүүлийн төсөл одоо Зүүн Арагийн вагон депогийн өргөжил шинжилтийн төсөл. Тэр дотроо бол одоо энэ вагоны хостгоо үйлдвэрлэдэг, вагоны хостгоо угсардаг энэ төсөл. Бид ч одоо энэ ганц энэ чинь вагоны хостгоо угсрахгүй ш зүтгүүрийнхээ одоо хостгоо угсарч юм бид нар. Суудлын вагоныхаа дугуй угсарч. Энэ цехийг анх байгуулах санал техник эдийн засгийн баримт бичгийг 2006 онд анх улсрууд батлуулж ирсэн. Бид нар энэ цехийг барихаас өмнө байнга тэр хостгуун хомсолд ордог байсан байхгүй. Хостгуу гэдэг чинь вагоны аюулгүй байдлын хамгийн том одоо элемент, хамгийн том одоо эд анги. Тэгээ энийг хүрэлцээг нь хангах, аюулгүй байдлыг хангахын тулд бид дүрм журмаа шинжилсэн. Дүрм журмынхаа өөрчлөлтийг хийсэн. Дүрм журмын өөрчлөлтөөрөө бид нар энэ хостгуун өөрийнх нь физик хэмжээнд өөрчлөлт оруулад Монголын төмөр замын замын аяс эндээ тохируулаад хостгуун дийл бусад хэмжээнүүдийг өөрчилсөний үр дүнд тухайн үед худалдаж авч байсан дугуйны үнэтэй харьцуулахад бол 1.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж тэр хэмнэлсэн тэр одоо дүрм журмынхаа өөрчлөлтөөр хостгуун хангалттай одоо шийдэжсэн байхгүй. Энэ дугуйна энэ дийл гэж юм байгаа. Энэ ч одоо нөгөө нэг зам 90-с төмөртэй 90-с төмөрд шахагдаж явж дугуй маань одоо замынхаа зам дээгүүр явж байгаа шүү. Гэтэл энэний зузаан 33 мм байсан байхгүй. Тэгээ тэрийг бид 30 болгосон. Тэгээ энэ чинь энэ юу чинь илэгдээд энэ дийл чинь илэгдээд 25 мм болохоор нь эний чинь буцааж зорж 33-ын хэмжээ гаргадаг байхгүй. Тэгээд бид нар тэр нарийсж байгаа хэмжээг нь 25 биш 21 24 болгоод энэ дийлнийхээ одоо профиль зузааныг 30 биш 33 биш 30 болгосон байхгүй. Энийг 30 болгох 33 болгохоо зорохоор энэ одоо өнхрөх гадаргуунаас доош 15 мм зорж авдаг байхгүй. Ховил гаргана. Ховил одоо зорж энийг нэнгэлнэ гэсэн үг. Ингэж нэнгэржээж энэ 33 гардаг байхгүй. 30 болгочоор энэ 15 мм-ийн энэ өнхрөх гадаргын авалт чинь багасаад 11 мм болоод ирж байна. Тэрнийхээ үр дүнд энэ дугуйны өөрийнх нь насжилтын хугацааг 5 жилээр сунгасан байхгүй. 5 жил. Одоо 15 жил болоод бараклж исэн юм бид нар 20 жил болгоцсон. Тэгээд тэр 5 жилийн үр ашиг гэдэг чинь жилдээ 1.8 тэрбум төгрөгийн орчим тийм хэмнэлт гарч байгаа байхгүй. За тэгээ энэ цехээ бол бид нар 2020 онд ашиглалтанд оруулсан. Жил хагасын дараа энэ цех маань 2000 дугуй бол бүтээсэн, хийсэн, угсарсан, ихцэр хийсэн. Тэрнийхээ үр ашгийг тооцоход бол энэ цехийг бүтээсэн 7.3 тэрбум төгрөгийнхээ зардлын нөхөд цаана 7 сая долларын хэмнэлт гаргацсан байсан. Одоо тэрнээс хойш бол дандаа л хэмнэлт гарч байгаа. Өнөөдрийн байдлаар энэ цехт маань 3.6 мянган дугуй угсарч ихцсүр хийгээд байна. Одоо энэ төмөр замын салбарын бүхэл хөдөлдөг явдаг механизмын механизмуудын дугуйг энд хийдэг, засдаг. Ийм л одоо үйлдвэр болоод өргөжчихэд байна. Тэгээ 100 метрийн гүйлтийн тэмцээн зохион байгуулчихаар юм урт тангил л шүү дээ. За одоо хоёул аль цех рүү явж байгаа лээ? Одоо хоёулаа энэ яг вагоны үндсэн цех, вагон засварын цех рүү явж байна. Энэ дээр одоо вагоны бүх төрлийн эд ангиуд задардаг. Вагоно оруулж ирээд амкраатан дээр өргүүр дээр өргөөд тэгээд вагонд ороосоо тэрэгэнцэр хостгоогаа энэ шугамар тэрэгэнцэр хостгоон цех рүүгээ явуулна. Баталгаажихгүй нэг ч зүйл гэж байхгүй. Бүгд баталгаажлалтын дараа вагонд угсрах. 6 вагон зэрэгцэж байна тий. Одоо энд бол 12 вагон засах байралтай. Уучин энэ депогийн өргөтгөл хийгээг байхад бол нэг 6 вагон засдаг тийм байралтай гэсэн. Одоо бол 12 вагоны засрын байралтай. Өнөөдрийн байдлаар бол энэ дээр 9 байралд вагон засж байна. За энэ одоо дандаа нүүрс тээврийн вагонууд. Энэ ногоон вагонууд одоо манай ховын ившлийнхны вагонууд. Сүүлийн жилүүдэд бид одоо ховын ившлийнхныхаа вагоныг онцлогоо хийж засварч найдвартай ажиллагааг хангаж тээвэрт оруулж байгаа. Тэр нь төлбөртэй.
тэргээр бол одоо манай Улаанбаатар төмөр зам бол одоо яг нэг 10 орчим тэрбум төгрөгийн ашигтай одоо энэ депо маань ашигтай ажиллаж байна. Хос дууны цэг дээр та хоёрыг ярилцаад эхлэхэд нэлээд дуу чимээтэй байжснаа чимээгүй болчоор би бас санаа зовж илаа л та. За одоо энэ Монголын төмөр зам гэдэг их том салбарын энэ засварын цехийг одоо зогсоочж байгаа юм биш байгаа даа гэж бодож ил аргагүй бас ажилчдын маань цайны цаг болоод одоо зогсжээ. Би айлын одоо 7 дахь хүүхдээ юм байгаа. Нэг эмэгтэй дүүтэй, нэг эгчтэй, бус 6 нэрхтэй. Миний хамгийн том ах Тогтох хоёр гээд Цогт хоёр, Цэнджав, Гамбат, Гантулга, Гансөх, Болд, Отхон заяа гээд миний ээж аав хоёр. Завхан аймгийн Алдархан сумын тэр хоёр шилүүстэй гэж газар хоёр шилүүстэй гэж том хоёр хайрхны дунд миний аав төрсэн юм билээ. 38 он цэрэгддэг. Тэгээд цэргийн тэр үе чинь цэргийн дээд сургууль гэж байсан юм уу? Ямар ч хэсэн цэргийн сургууль сураад тэгээд 42 онд сургуулаа дуусгаад тэгээд Завхан аймгийн тэр 39-р мортороо гэж байсан юм лээ. Тэнд ажиллаа, тэнд штабын дарга хийж хахад тэгээ яг нөгөө 45 оны чөлөөлөлттэй юм болоод тэр дайн лөө тэр Завхан аймгийн мортороо байлдаанд явж исэн юм лээ. Тэгээ явж исэн чинь нөгөө ар хангаад явж байхад дайн дуусаад тэгээд нөгөө тэр хороо ар хангаад сууршихгүй юу. Тэгээ ар хангаад суурсан үед миний ээж дунд эгчиндээ ирчихсэн хөдөөнөөс байж байгаа. Тэгээ тэр дунд эгчийн ээжийнхэн миний ээжийн дунд эгчийн нөхөр тэр цэргийн хорооны мал хариулж ирсэн юм билээ. Тэгээ манай аав яг малчин дээрээ очиод уулзаж учирч явж байхдаа ээжтэй танилцаад ингээд манай аав ээж хоёр чинь 51 онд гэр бүл болоод 52 онд манай том ах төрсөн юм билээ. Тэгээд яг дайн дуусаад нөгөө цэргийн албанд байсан хүмүүсийг нөгөө энгийн хөдөлмөрлөө шилжүүлсэн шүү дээ. Тэгэхэд миний аавыг Монголын үйлдвэртний хэвлэлийн төв зөвлөлд шилжүүлсэн юм билээ. Тэгэл манай аав чинь ерөөсөө дандаа хөдөө орон нутагт амралтын даргын ажил хийгээд. Тэгээ яг хөдөө амралтын тэр байгаль орчин сайхан газар бид нар төрсөн. Тийм учраас бүгд л одоо эрүүл чирэг сайхан хүүхдүүд болж өсөж боцсон. 70 онд чинь дарханд хоёр том ашиглалтанд орж ирсэн шүү дээ. Нэг нь дархны дулааны цэцлэгээ станц ашиглалтанд орсон. Нөгөөх нь дарханд сүү, чихэр, талхны хүнсний том комбинат ашиглалтанд орсон. Тэгээ миний том ах яагаад илгээл таваад дархны тэр хүнсний комбинатад илгээл таваад. Тэгээд манайх гэрээрээ завхнаас нөөж ирсэн. Миний ээж бол айлын бага охин, айлын 7 хүүхэдтэй, айлын 6 дахь нь доороо нэг эрэгтэй дүүтэй. Айлын бага охин их тийм сэргэлэн тийм хүүхэд байсан байна лээ. Тэгээ ээж минь бол биднийг бол ер нь л хүнтэй, эвтэй, найртай альва юмд миний хөө төрүүл зугарах хэрэггүй. Дугаа байж юм их сонсож, хүнийг сонсож тэгжээ дуурчээ. Тэгээ эвтэй байхтлаас их ярьдаг байсан. Тэгээ ээж минь хэлдэг байсан. Хүний ядаа амьдрал гэдэг бол хүн харьцаа шүү. Хүн бол ууртай хүнээс айхгүй, ухаантай хүнээс айдаггүй шүү миний хөө. Тийм учраас одоо их л юмд ухаалаг хандж байгаараа гэж хэлдэг байсан. Ер нь тэгээд бид нар нэг тийм янз бүрийн яриад улс төр тэгээд ажил төрлийн юм яриад нэг тийм бухимдаад энэ төрлийн болоход дугаах шиг сайхан юм байхгүй шүү. Дугаа байснараа хүн алдна гэж дараа нь юм нь учир нь олддгийг. Учир нь олдсны дараа бол дугаарах бол оройтхгүй шүү. Тэгж хэлдэг байсан. Миний ханчин ээж отхон бэр. Миний ээж одоо 6 сайхан бэрхтэй ийм хүн. Ер нь миний ээжигээ бол бэрүүдийг муулж байгааг нэгт сонсож байгаа. Бүх бэрдэл их сайн. Тийм байсан. Бэрүүд нь ч гэсэн миний ээжэд их сайн байсан. За та хоёр бол одоо төмөр замынхны хувьд бол төрийн ордонд нь сууж. Тийм яг одоо өнөөдөр хасж байгаа албан тушаалын өрөөнд нь ажлын нас ярьж байна. Яг энэ байшингийн хаалгаар хэддэг жилдээ алхаж байна? Өдөөгийн байгууллагуудаар 8 жил ажилласан юм билээ. Одоо тэгэл дархан, салхид, зүүн хараа, зүү хараад би өөр 2 ч удаа нүүж очиж ажиллаж байсан. Дандаа томилт байв уу? Таны сонголт байв уу? Үгүй дандаа томилт. Хаанд одоо очиж ажил гэсэн тэнд рүү явж исэн. Залуу алуун наснда. Тэгээ би энэ 95 оны 9 сарын 1-нд өдөрт
удирдлагын институт гэж байсан ш, төрийн захиргаа удирдлагын институт. Тэр институтэд манай Төмөр замаас намайг сургаад тэгээ 96 оны 7 сард би төгсөөд тэгээд Төмөр замын удирдах газар 8 сарын 6-нд ачаа тээврийн албаны вагон хуваарлах инженер гэж тийм инженер албан тушаал дээр томилогдчихсэн. Тэгээ ягаад ч юм одоо би 10 жил ангийн дарга байлаа. Тэгэл одоо ангийн даргасан удирдлагын институт очиж бас л ангийн дарга болчихсон. Тэгээ яг нэг хавар нэг 3 сар яг одоо Улаанбаатарт байгаа тэрийг ашиглаад нэг жолооны курс орохгүй. Бас л ангийн дарга болгочны манай хамт бол. Жолооны курстэй өслөө. За. Цаанаасаа нэг тийм хов заяа байсан юм уу? Лаг царайтай байсан юм бол. Бүүмэд одоо нэг тийм сериозны ч байсан юм уу? Тэгээд яг тэгэл дарга хүний гол функц чинь болоод юмыг өдөртөн зохион байгуулах шүү дээ. Тэгээд эн чин хавар чин тэгж сурлаа, зүудээ ядаргаанд ороод нойргуудаа тэгвэр. 3 ангийн дарга хийчихэж даргагүй шүү дээ. За мэдээж төмөр зам бол хагас цэрэгжүүлсэн байдалтай цаг наргүй шаардлагатай үед бол одоо онцгой үед ажилладаг ийм салбар. Тэгээд энэ бүхэнд өөрийнхөө бүх зүйлийг зориулаад ажиллаж байхад ард тал гэж их чухал юм би. Миний эхнэр Дуламсран гэж энэ манай нийтийн хоолны төв энэ Багцаалын ресторанд миний эхнэр ажиллаж байгаа. Тэгээ одоо бол хувийн секторт ажиллаж байна. Нийтийн хоолны чиглэлээр ажилладаг. Манай эхнэр бол яг л Төмөр замын хүүхэд одоо. Төмөр замын энэ 70 дахь өрөөнд манай хадам ээж Цолмон гэж байсан энэ Төмөр замын эмнэлэгт эмэгтэйчүүдийн бага хэмжээр ажиллаж ирсэн юм сайхан эмэгтэй байсан. Тэгээ бид хоёр дундаас 4 хүүхэдтэй тий. Тэгээ хүүхдүүд маань одоо том болсон. Одоо бид хоёр бол бага охинтойгоо амьдарч байна. Гүзэлзгэн чи овоо гарцсан байх шүү. Энэ босноос нь жоохон төвүүл яасан. Харин хөдөө орхичоод яваад ирсэн ч одоо. Око. Миний хоёр хүн нааштай. Хүн болвол хамгийн удаан жил хантайгаа амьдардаг. Хүн бол ээж аавтайгаа бол нэг 17-8 жил амьдарна. Хантайгаа бол 30-40 жил амьдарна. Хүний хайна гэдэг бол бас л хүний одоо амьдралын артал. Хүний одоо ад жаргалын их булаг юм аа гэж ингэж үздэг. Хандаа бас их баярлдаг. Манай гэр бүлийн одоо амьдрал ийм одоо тэгш байх энэ юм бол гол үүрэгтэй би ханыгаа одоо үнэлдэг, хайрладаг. Тэрийг байнга одоо би магтдаг ханыгаа. Хүүхдүүд мэрэгжил дагж байна уу? Миний одоо хүүхдүүдээс 3 хүүхд Төмөр замын мэрэгжил эзэмсэн байна. Тэгээ миний ардлыг бол миний эхнэр хүүхдүүд бол найдвартай авч. Би бол ар гэртээ санаа зовдгоо ажиллаад хийдэг. Би юм хантай хайртай. Би энэ хайртай гэдгийг хаач харамлдаггүй. Хаач би ханих дандаа гоё сайхан миний хайна үзэсгэлэнтэй ш. Өглөө босоод би мессеж ажил дээрээсээ бичдэг. Хүн ингээ хайр төрөхөөр инээ төрөөд идэм лээ. Хүн инээжлэвэл хайр төрж идэм лээ. Би өглөө босоод ханыгаа ажил дээр очсон ч гэсэн энэ бага охин октод хүүхдүүдэд бодохоор өөрийн мэдлгүй ажил дээр инээцэн сууж идэх байхгүй. Тэгээ бод. Тэгээд бичдэг байхгүй. За миний хайнахаа ундаж гэнэ үү, сэрж гэнэ үү, хайнахантай хайртай шүү, миний хайн чи үзэсгэлэнтэй шүү гэл. Одоо мессеж нь уншгал өдөр болгон л тийм байгаа. Ханыгаа баян хажууд нүүрэн дээр хөөрддөг. Тэгэхээр чи эмэгтэй үчин бол Ургаал шүү дээ. Ургаал юм. Тэгэхээр ургаал царай зүс ороод юм тий. Миний ань чинь маш шудраг хүнтэй. Ерөөсө дээр үе нэг улаан коммунист гэдэг шиг л тийм л хөө ерөөсө маш шудраг. Шүн дуудагдана, үүрээр дуудагдана, утас нь байнга асаалтай байж, тэгэл утсан дуурангууд баг зэрэг сэрэл ингээл хүү яаж юм юу болов яана ийнэ гэл ингээл бас л нэг санаа зовстой байж байгаа юм чи. Нойртой бүтэн нойртой хомруулахыг бодно. Ер нь бүх юм дээр нь л дэмждэг дээ. Нэг их ядраагаад байхыг хүсэхгүй, гэр оронтой бас гэр орны ажил хийлгээл бүх юмд нь ингээд байхыг хүсэхгүй, аль болохоор л өөрөө хүрчгээл үзэгддэг. Хамгийн тийм баяр жаргалтай сэтгэл хөдөлж исэн үеийн тухай дурсаж ярил. Хүний амьдрал гэдэг чинь жаргал зовлон бас ээлжилж байдаг хорвоо. Тэгээд би бол ханыгаа юу яасан? Нөгөө докторийн зэрэг хамгаалаад орж ирэхэд маш их баярлсан. Айгүй хөдөлмөр исэн байхгүй тэр чинь. Хавар намар хоёр нөгөө Москвад очиж сурна.
Тэгээ би чи багаан дээд хүүхдээ гаргацаа нэг удаа ултар цуг дагаж очиж ирсэн. Москвад 40 хоног цуг амьдарч ирсэн. Ямар их хөдөлмөр орсон, ямар их юм судалсан, ямар их юм унссан ингээл бодоход бол тэрэнд би бол аягүй их баярлчихсан. Та надад бүр юу ядгүй. Орж ирээл нөгөө чинь орс үгүй ингээл чэйжлэн штэ өдөрт 40 50 үг чэйжлэн. Тэгэл өнөөх нь би ингээл харна. За дуу чи сонсож байгаараа гэл ингээл би нөгөө монголоор нь хэлэнгүүд л нөгөө орсоор хэлээд байна. Би ч дадлагжуулагч болцсон юм уу тий. Тэгэл өдрийн бүрэн 40 50-аар нь үг цэжлэн шүү дээ. Хэдий орсоор сурвал төгссөн ч гэсэн мэдэхгүй тэр дотор чинь техник технологийн хийлмэл одоо өчнөө юмнууд байгаа тий. Таны техникийн ухааны доктор тэгээ эрдмийн ажлаа, судалгааны ажлаа мэдээж ажил дээрээс амьдрал дээр талбараас л олж хардаг байх л да. Тэгээ таны хувьд бас их чухал сэдвэр эрдмийн ажил хамгаалсан юм байна. Энэ сэдвээ яаж олж авч ив гэд эрдмийн ажлын сэдв рүү орё. За ингээд 2002 онд би замын ерөнхийн дээр ажил аваад ингээд ажиллаж идэл араас дарга маань ярилцаад за чи энэ том одоо салбарын ерөнхий инженер боллоо. Тийм учраас чи энэ одоо өөрийнхөө эзэмшсэн мэргэжил ер нь одоо энэ төмөр замын хөдөлгөөнийхөө чиглэлээр нэг эрдмийн ажил аваад эрдмийн ажил горилуул яасан гэж юм зөвлөгөө өгсөн. Тэгээ би араас даргахад тэр зөвлөгөөг хүлээж аваад тэгээ өөрийнхөө төгссөн Москватын төмөр замын сургуульд саналаа бичсэн. Докторантурт. Тий. Тэгээ сургууль маань одоо миний саналыг төмөр замын одоо чиглэлийн энэ одоо юуг бол хүлээж авсан. Ингээд эрдмийн ажлаа бид 2004 оноос эхэлсэн. Тэгээд Монголын одоо төмөр замын салбарт ачааны вагоны засварын системийг шинжлэх, ачааны вагоны эдлэгээ насжилтын хугацааг тогтоох гэсэн ийм сэдвэр бол эрдмийн ажлаа хийсэн. Их сайн эмчиг дарга болгох дэмий гэдэг л дээ. Одоо тэрэн шиг их сайн инженерийг дарга болгоод за энэ салбар бол алдаагүй юм байна. Ер нь одоо замын ерөнхий инженерийг яг хариуцах ажил албан өргөдөж байгаа юм юу гэдэг гэсэн юм. Ер нь одоо ямар ч байгууллагын, аливаа байгууллагын ерөнхий инженер гэдэг бол тухайн байгууллагын хөгжлийн асуудлыг зангидж идэг. Ер нь инженер гэдэг өөрөө нэр бол их тийм надад тийм дотн санагддаг. Ерөөсөө инженер хүн бол хамгийн бүтээлч мэргэжил. Би тэгэж үздэг. Шийдлийг олж чаддаг ийм л одоо гол мэргэжил. Инженер хүний ажил бол үргэлжийн тийм бүтээлч байдаг. Сонирхолтой байдаг. Тэгэхээр Монгол инженерүүд өөрсдөө хийж чадах юм байна гэдгийг харуулсан хэд хэдэн одоо зүйлсийг монголчуудаас хэвлэл мэдээллээр сонсч ирсэн. За миний санахын троллейбус угсарсан, за бас онгоц угсарсан гэж сонсч ирсэн. Тэгээд та хоёр яг одоо Монголд угсрав гэсэн бичгтээ ачааны вагоны өмнө ирсэн байна. 2017 онд энэ ачааны хагас вагон одоо манай л гол зонглох ачаа нөгөө нүүрслэдэг байгаа шүү дээ. Энийг бид нар одоо Зөвхөн хараагийнхаа вагон депог тэндээ ийм туршилтын цех байгуулаад сарын дотор бол 5 вагон угсарч чадсан. За одоо энэ вагон маань 2017-оос өнөөдөр нэг 286 мянган тонн ачаа зөөсөн байна. За 2024 онд бид нар энэ Монголд угсарсан вагоноос гадна Монголд вагон үйлдвэрсэн. 17 онд бол одоо энэ Күүзүү эд ангидын авчраа эндээ угсрах ийм ажил хийсэн. 24 онд энэ Күүзүү энэ твшнүүдийг бүгдийг дотооддоо хийсэн. Гаднаас бэлэн бүтээгдэхүүн авахаас бол 10-аас 15% хямдхан тооцоо бол гарсан. Төмрийн үнээр нь тооцоод энэ төмрийг аваад бид энийг хийх юм бол дотооддоо өөрийнхөө одоо тээврийн нөхцөл, өөрийнхөө ачааны онцлог тохирсон тийм байгаа бол их бүрэн болцоод. Тэгээ боломжтойг нь харцсан биш. Тэгээ одоо яагаад үргэлжлүүлэхгүй вэ? Ер нь бол альва юм гэдэг чинь цаанаа зардалтай, хөрөнгө оруулалттай, эргэцэн орчинтой бодлогоор дэмжих хэрэгтэй тийм ээ. Энэ альва юмыг бол анхнаасаа бий болгох нь их чухал гэдэг. Бий болгосон юмыг бол цааш нь хөгжүүлэхэд бол бүх нөхцөл болцоо бүрэн байна. Одоо манай хувийн хвшлийн уул уурхайн компаниуд ч бүгд өөрсдийн вагонтой болчлоо шүү дээ. Өөрийнхөө ачааг зүйдэг. Жишээл ингээл ярих юм бол одоо манай Эрдэнэтийн ГОК бол нэг 300-аас 350 вагон шаардлагатай. Энийг яагаад улс Монголд үйлдвэрлэж болохгүй гэж.
Эрдэнэтийн гогоос хөрөнгөний гаргалаад. тэр хувийн хвшилд бидэнд хамтраа энийг үйлдвэрлэхэд бол бид бол нэг жилийн дотор бол 300 вагоныг бол зүгээр л үйлдвэрлэж хийчих. Өрн болчихсон. Та өөрийнхөө цаг хугацаанд бас мэдээж одоо олж харсан гарц гаргалгаа тэгэл хэрэгжүүлчих гэсэн юм а хамт олонтойгоо хэрэгжүүлээд байсан нь одоо өнөөдөр ингээ үр дүнгээ өгөө явж байна. За нэг энийг хийчихсэн гэсэн юм одоо байдаг уу? Ер нь бол манай багш Эрдэмтэн Уустад Петр Андреевич мань ингэж ярьдаг. Ер нь альва ямиг хүн ерөөсөө 100% хийх гэж байдаг юм аа. Хүн 80-аас дээш хийх юм бол тэр бол бүр хангалт. Төгс гэж үзэх хэрэгтэй. Тэгээд би энэ төмөр замд ажилласнаар энэ сурсан зорилгынхаа нэг 80 орчим хувьд нь хүрч чадсан гэж бодож байгаа. 80-аас 85% нь хүрсэн гэж би бодож байгаа. Энд чинь юм боловсрол эзэмших нэг өөр тэр боловсролыг өөртөө шингээгээд тэр шингээсэн зүйлээ гадагшлуулах нэг өөр штэ. Одоо нийгэмд юусэн төмөр замын инженерүүд чинь өөрийнхөө хэрэгжилж байгаа юмыг бий болгож чаддсан байх шүү, болгодсон байх шүү гэдгийг бодлоо харуулсан байхгүй. Одоо энийг харин цаашаа үргэлжлүүлээд үйлдвэрлэл болох хэрэгтэй. Одоо өөрийгөө бий болгосон салбар нь хүнд нэг зүйл өгсөн байдаг да тийм эргээд ингээд бодлохоор төмөр зам таныг ер нь яаж одоо төлөвшүүлсэн байна тийм энэ салбар таныг төлөвшүүлсэн байна уу эсвэл тийм л хүн төмөр замчин байх ёстой гэсэн бодол төрдөг үү танд? Төмөр замчин хамт олон дотор орж ирсэн хүн тэр соёл менталитет тэр одоо байгаа байдлаар нь хүмүүжид эхэлдэг байхгүй. Ямар ч одоо хүн тийм ээ төмөр замчин хүн болно гэдэг бол жинхэнэ хүн болж ийн гэж би ойлгодог. Хүний амьдралыг би хуруу хуваадаг байхгүй. Ажлын 8 цаг, амьдралын 8 цаг, амрах 8 цаг. Ингээл 24 цаг. Ерөөс 24 цаг ч ингээл 3 хувааж. Тийм учраас одоо ажлаа бол ад жаргал болох хэрэгтэй. Амьдралаа мөн ажил ад жаргал болох хэрэгтэй. Аль алийг ад жаргалтай хийх ёстой гэж хэлж байна. За шагаан 10-ны уухаан дуу хангинсан энэ сайхан хүндэд Төмөр замын баатрууд нэвтрүүлгийнхаа эрхэм хүндтэй зочинтой яриагаа үргэлжлүүлж байгаадаа баяртай байна. Тэгээд Монгол наадмын чимэг болсон гайхалтай бас шагаан 10-ны түүчээ болсон Төмөр замын баг бол одоо улсдаа тэргүүлсэн сайхан амжилттай. Тэгээд энэ амжилтыг нь одоогоор эвдсэн баг Монгол улсад байхгүй. Тэгээ энэ амжилтыг Төмөр замын энэ салбартаа авчирч баг хамт олноо түүжүүлсэн Монгол улсын гавьяа тээвэрчин эрхэм хүндтэй зочин болдынхоо энэ удаад за шагаан 10-ны үлэмж дархан мэргэн гэдэг талын үзэгч түмэндээ таниулахаар ярилцаж байна. Суугуул сайхан нутаг 100 араадаа ирээд шагаачтайгаа бас энэ хоромд хэсэг оромж гэсэн наадад орлоо шүү дээ. Төмөр замын шагаан товчоо 2000 онд үүсгэн зохион байгуулагдаж энэ товчооны ажлыг хариуцаад одоо 26 дахь жилээ ажиллаж байна. За энэ хугацаанд яг бид 2007, 8, 9 оны наадамд дараалан төрүүлж одоо наадамч олноо баясгсан төмөр замчид маань шагаан 10-ачтай наадмын үеэр хардаг тэднийхээ амжилтыг өгүүлдэг юм болсон. Тийм сайхан харвааг одоо бид нар бий болгож чадсан. За одоохондоо бол одоо Монгол улсын төрийн их цэнгэл баяр наадамд 3 дараал төрүүлсэн баг одоохондоо хараахан байхгүй наа. Тэгээ яг энэ холбоотой бидний бас нэг тийм бахарх юм амжилт. Төмөр замчтай маань амжилт. Тэгээ би чинь 88 онд сургууль төгсчрээ 100 арагийн деподоо хуваарлагдаад ингээд ирсэн. Ингээд тэр үед бол депод маань ер нь одоо шагаан 10 бол ганц манай 100 хараач ерөөсөө энэ аймаг болгон сум болгонд одоо шагаан 10 дэлгэрчээсэн. Шагаан 10-аач бас нэг үед спаг хаагдаж боогдож ийсэн. Нүд үзүүрлэгж ийсэн байхгүй юу? Тэгээ яг тэр үед одоо миний тэр энд ажиллах үедээ давхцсан. Тэгэл бид чинь өдийн завсарлагаанаар өдийн цагаа уучаал тэгэл 30-40 минут шагаан хардаг. Орой ажиллаа тараад 4-5 цаг шагаан хардаг. Тэгээ тэр үед бол одоо энэ шагаан харвааны хэрэгсэл хашлага хийдэг энэ сум мод хар зэндмэн гэдэг энэ мод мочийг ховруулна шүү дээ. Энэ төмөр замын цэцэрлэгийн тэр коридорт нэг том тойл байдаг байсан. Дээр үн одоо тийм
хуучны тойл. Мебель тойл уу? Тэгээ одоо мебель арт. Тэгээ энэ тойлны юм ховор байсан цагтаа тий. Араам сум мод байсан байна. Тэгээ энэ сум модыг бид нар хэрэглээгээд тэгээд нөгөө депогийн хамт олон залуучууд маань тэр цэцэрлэг тогтчлтын ажил хийгээд тэр тойл тавьсан хандан сайхан шинэ тойл суулгаж өгөө. Тэгээд тэр хооронд нь тойлыг аваад. Тэгээд тэр тойлныхан араам модоор хүн болгон хашлага хийгээд. Жинхэнэ сайхан сумаа ийм мод байсан хуучны тэр модоор нь бид хүн болгон хашлага хийгээд. Ингээ хашлагтай болоод тэгээ тэр үе чинь бас манай депод энэ манай энэ зүү хараа зангилаанд бол хэд хэдэн ахмадууд энэ сайхан харвдаг байсан. Ингээд би одоо депогийнхаа хамт олон донд багт нь орж шагаа харав сурсан та. Тэгээ соёлын өв болвол маш их одоо тийм нандин хүний одоо бүхэл тэр боломжийг шавхсан ийм тоглоом. Тэгээ энийг одоо бид бас дэлхийн соёлын өв ЮНЕСКОд бүрдүүлэх гэж бас энэ шагаа харвааныхаа талаар 4 жил гарan хөөцөлдөж байж ЮНЕСКОд бол бүрдүүлсэн. Аав минь бас машинистаар ажиллаж байхад яг сүүлийнхээ он жилүүдэд бол нэг 2 загал гэж элчит тэргийг бас жолоодчихсан. Тэгээд энэ одоо бас хөрөнгө оруулалт гэх үү одоо инженерүүдийн маань одоо хүчин чармаалтын үр дүнд бий болсон энэ төслийг бас удирдах ажилласан хүний хувьд энэ тухай яриагаа чиглүүлье. Энэ элчит тэрэгний төсөл ер нь яг төмөр замын салбарт ямар одоо үр дүнг авчирсан бол одоо өнөөдөр ингээд дүгнээд ярихад 90-ад оны сүүлээр 2000 оны их үед энэ манай зүтгүүрийн паркын шинжилт бол зайлшгүй болж ирсэн л дээ. 80-ад онд бид нар чи 2M62 гэж хэлж тэрэг худалдаа авт тээвэр дуруусан эднэр маань хуучраад гэмтэл саатал одоо үе үе гардаг. Тэгээ зүтгүүрийн паркийг одоо ямар чиглэлээр шинжлэх вэ гэдэг. Тэгээ манай төмөр замын инженерүүд энэ төмөр зам өндөр хөгжсөн бусад орны одоо энэ элчит тэрэг вагоны судлаа. Тэгээд эхний ээлжинд араас дарга маань манай зүтгүүрийн албаны ерөнхий инженероос Ганбаатар 2 Америкийн нэгдсэн улсад очиж тэндээс Дааш 7 гэж 2 элчит тэрэг худалдаж авсан Улаанбаатар төмөр зам. Тэгээд энэ зүтгүүрийн парк шинжилтийн талаар мэдээж бид нар чинь нөгөөдлийн хөрөнгө оруулагчтайгаа яриа шүү дээ Орсын талтайгаа ярина. Гэтэл одоо бидний ашиглаж ирсэн нөгөө 2M62 маань агрегат моторын хувьд мууцсан болохоос араам кабин бол гайгүй. Тэгээ одоо энэ элчит тэрэгнийхээ энэ Орсын элчит тэрэгнийхээ араам кабиныг ашиглаад энэ Америк элчит тэрэгний модуль моторыг тавьж ашиглавал ямар вэ гэдэг юм зам. Тэгээ энэ ганц манайд ч одоо тэгэл Казахстан, Сир, Иран зэргийн орнуудад мөн л одоо яригдчихсэн юм асуудал. Гэт ингээ яриа хэлцэл болоод энэ ажлаар би одоо Америкийн нэгдсэн улс руу зүтгүүрийн албаны дарга мэргэжтэн Магжаанов инженер инх мөнх бид нар газар дээр нь очиж ажил үйлчлэгтэй танилцсан да. Тэгээ бүрэн болцоотой юм байна. Гэхдээ манайх бол одоо тэр зүтгүүрийнхэн араам крузыг бол Америк руу ачиж тэнд нь угсруулах асуудал хэрэгжсэн байхгүй. Тэгээ манай зүтгүүрийн инженер үгүй тэр бол илүү зардалтай юм байна. Ерөөсөө тэр Америкийн тэр модуль моторын Монголда угсруу. Ер нь Монголда хичээл гэдэг инженерүүдтэй тийм одоо үнэхээр тийм зоримог бүтээл санаачлал гарсан байхгүй. За төслийн ажлыг бол надаар өдөртөөс араашдаг юм. Ингээл бид одоо энэ төслийн ажлыг 2003 онд хийсэн. Хэрэгжиж эхлээд 2013 онд дууссан. Манай 2 загал элчит тэрэг бол одоо Улаанбаатар багнаар энэ үрсэнд явж байна. Ер нь одоо 2 загал элчит тэрэг бол бид нар суудлын хөдөлгөөнд их ашигласан л да. Дээр нь одоо манай инженерүүд бол энэ 2 загал элчит тэрэгнийхээ дизель төрсний савыг 2 дахин томруулсан. Эрсний савыг одоо жингийн 2 дахин томруулад тэгээ энэ элчит тэрэгний эргэлтийн зайг бол уртсгасан. Автор инженер одоо яг ахалж санаачлахыг гаргаж одоо хийх арга барилыг одоо гаргаж ирсэн Ганбаатар инженерийг одоо Монгол улсын шилдэг инженерээр тодруулж засгийн газар одоо шагнаж ирснийг би бол санаж ин л да. Одоо яг тухайн үед тэр мэдээлэл бол яхааргүй монголчуудаа сайхан мэдээ байсан.
Гэхдээ ингээд нэг тийм эдийн засгийн үр өгөөж ингээд бүх зүйлийг ингээд аль бие ёсны яриад ивэл гэтэл энэний ард те нойр хоол гүйцэтгэж байгаа ажилчид те. За тэднийг хараад таны хувьд ямар байсан та нэг тэр үеийг нүдэнд харагдтал яриач. Ер нь бол энэ модернизацийн төслийг бид өөр дээрээ өгсөн гэж тэр том хариуцлага эрсдлийг авцсан. Гэтэл одоо тэр төслийг хэрэгжүүлэх тэр явцад бол хүндрэлүүд гарч ирсэн. Үнэхээр одоо манай ажлын хэсэг тэр төслийн баг бол нойр болов гэж. Тэр ажлыг хийх явцад алдаа мадагч гарч ирсэн. Буруу тооцоолцсон юм сайжруулах те. Бид одоо хийх гэжсэн юм маань бидний одоо хийж тооцоолсноос өөрөөр гарч ирсэн тийм үеч. Тэр болгон дээр одоо ингээд ирэхэд бол үнэхээр одоо манай залуучуудын нүдэнд бол энийг хий бүтээ гэж урам зориг нь байсан. Үнэхээр одоо нүүр нь алдагдсан хамаг одоо хөлсөн одоо гарчихсан ийм одоо зүйлүүдээр бид ингэж шийдлээ яах вэ? Энэ дээр одоо бидний шийдэл ийм байна гэж манай Ганбаатар бол бидэртэй ярьж илсэн. Үнэхээр одоо энэ бол бид энийг бас дурдмаар байна. Аливаа юмд бол тийм зөрөгтэй шийдвэр ухаалаг одоо тийм гаргалгаа гарц. Ийм маш чухал. Энийг бол одоо би бас тэмдэглэж хэлье. Асаах мэдрэмж ямар байсан? Асаах мэдрэмж. Одоо ингээд асаах гэдэг ингэхэд бол үнэхээр одоо хүн болгоны сэтгэл догдолж ирсэн. Яах вэ? Айжсэн үү? За би өвд бол нөгөөдүүдийг итгэжсэн. Би бол Ганбаатартай бол итгэжсэн. Эдгэр чулуун дарагтаа бол итгэжсэн. Эдгэр байна. Ямар ч байсан энийг бол бүрийн хэмжээнд өгсөрсөн. Цаашдаа одоо ашиглалтын явц нь ямар байд юм бол гэд тэн дээр санаа зовчихсон. Тэгэл элчтрийг маань ассан. Хүн болгон баяр хөөр болсон. Тийм ээ. Тэр олон хооног энэ төслийг хэрэгжүүлэх гэж хүчин чармаалт гаргаж ирсэн. Хүн болгоны одоо нүдэнд нулимс цэглэгж ирсэн. Бид нар ингээд гадны улс оронд очиход би л хувьдаа тэгдэв. За мэдээж онцны буудлаар нисээд очиж байгаа учраас үзэж байгаа. Би яагаад ч юм галт тэрэгний буудлыг харах их дуртай. Тэр нь одоо бас нөгөө аав ээж маань төмөр замчид учраас тийм байдаг баг. Тэгээ манай Улаанбаатар өртөө бол бас жаахан жижигхэн санагддаг. Одоо хөгжлөөрөө бас ингээд явхаар томрох баха. Яг хотын төвдөө байдаг учраас илүү одоо тэлэг юм ер нь хойшид яа гэж боддог бол яавал зүгээр бол. Яг манай Улаанбаатар хот чинь бол нэг 500 мянган орчим хүн амьдрна гэж тооцож төлөвсөн бод шүү дээ. За манай Улаанбаатар вокзалын төв буудал бол хоногийн одоо хүчин чадал нь бол тухайн үедээ тооцож зорчигч 1500 зорчигч зөвлөлчлээ гэж ингэж тооцож барьсан байхгүй. За одоо бидний үеэс тэгээ хоошоо бол ярихад ч итгэхээргүй баг. За баг 30 гаруй жилийн тэртээ бол та хоёрыг яг энэ зогсож байгаа энэ тавцан дээр бол Монголын нийгмийн одоо маш том дүр төрх одоо буцалж исэн. Тэгээд Төмөр замын Баатрууд гэдэг нэвтрүүлгийн яг өмнөх дугаард оролцсон Монгол Улсын хөдөлмөрийн баатар Бум Цэнд тухайн одоо дурсамж ярианаас би яг сонсч ирсэн л та. Тухайн үед одоо ингээд зорчигчдаа үдчихэж байгаа монголчуудыг одоо ингээд гар далж байгааг харахад одоо ста далаан давлгаа мэт харагддаг байл. Тийм их хэмжээний хүн одоо энд одоо үдэн гаргадаг. За бас угтдаг байж. Тэгээ яг харахгүй зах зээлийн нийгэмд шилжиж явах Монгол орны тэр тухайн цаг үед бол Монголын нийгэм одоо эдийн засгийг нуруундаа үүрж явсан Монголын төмөр зам бол яг харахгүй энэ дээр бол өстой буцалж ирсэн шүү дээ. Яран дундаа бас хоёулаа тухайн цаг үеийг дурсъя гэж бодож байна. Ер нь бол тухайн үеийн одоо бид бол гахаа цэрэн гахаа зөөнд гэдэг. Тэр бол үнэхээр энэ нэг үеихэд бол эдийн засгийн ачаа байсан байхгүй. Бээжингээс Улаанбаатарт авчираад Улаанбаатараас хойш Москва хүртэл одоо тэр ачаа бараагаа зард борлуулдаг. Москвагаас зөрүүлээд ачаа авчираад. Тэгээ энэ Улаанбаатарын арын талбай ч юм бол Москвагийн галтар ирэхэд бүтэн захиулдаг гэдэг шүү дээ. Эндээс одоо энэ аймаг орон нутаг Улаанбаатар хотын иргэд ирж бараагаа авдаг. Цаашаа жижиглэн худалдаа хийдэг. Энэ вокзалын арын талбай бол бас л монголчуудын амьдралыг залгуулж байсан бас л ийм төвөгтэй сайхан талбай. Ер нь одоо тухайн үеийн одоо манай энэ ээврийн амьд ажиллагаа бол бас баггүй одоо тийм хүндрэл бэрхшээлийг амсч байсан. Энэ одоо улс орны өмнө ард иргэдийн өмнө тулгарсан энэ хүндрэлтэй байдлыг бол төмөр замчид аль иргэд улстайгаа хамтран давсан гэж би үздэг. Ер нь одоо
бидний бас тодорхой хувь нэмэр байгаа. Тэгээ энэ засварыг ашиглаад энэ ногоон үүслэгч проводникуудаа бас баярлалаа гэж хэлье. Тийм ээ. Тухайн одоо түүхийн нэг хэсгэн одоо тийм хүнд үеийг дуулж чадлаа ш. Та дуулж давж чадлаа. Энэ бол манай хэдэн одоо энэ туухан бүсгүйч үлийн нуруунд дээр байсан л гэж би бол хардаг. Тэгээ 90-ад оны дундуур эхнэрийн оны ихээр энэ эдийн засгийн хэмжээ эдийн засаг муудаад ер нь төмөр замын ачаа тээвэрлэлийн хэмжээ огцон буурсан байхгүй. Тэгээ одоо төмөр замын бодит орлого бол зөвхөн зорчигч тээврийн орлого болсон. Тийм учраас 94 зорчигч тээврийн албыг бий болгоод тэгээ зорчигчдод үйлчлэгийг сайжруулъя. Зорчигчдын аюулгүй байдал, зорчигчдын галтрын дээр тавь анхаарлыг сайжруулъя гэдэг. Ингээд ямар ч байсан Улаанбаатарын 50-аад онд баригдсан багцаал дээр бол энэ зорчигчдын аюулгүй байдлыг хангасан нөхөн гарцтай болъё. Хүн богоон руу гарахын тулд шат руу авирах биш. Ижил төвшний тавцан гар шууд богоон руу ордог. Ийм одоо тавцан байгуулъя гэдэг. Ер нь зорчигч тээврийн анхаар энэ хамгийн их орлого олж байгаа тээврийн үйл ажиллагаа боловсронгуйлгыг гэдэг. Ингээд нөхөн гарцыг байгуулах болсон байхгүй. За энийг одоо ашиглалтанд оруулснаар энэ зорчигчдын нэгдүгээр аюулгүй байдал хангагдсан. Хоёрдугаар зорчигчд үйлчлэх соёл дэвшилсэн. Тийм ээ. Хүмүүс одоо галтрагт богоонд орох гарах энэ одоо урц гарч сайжирсан, ижил тавцсан, ижил одоо төвшөнд богоонд ордог, суудаг болсон. За яг бид нар дараа нь бол энэ өндөрсөн тавцангоо бол сунгасан. Зорчигчийн галтрагны урт чинь өөрөө нэмэгдчихлээ шүү дээ. Уучин бол нэг 16-аас 17, 18 богоонтой галтраг явдаг гэсэн. Одоо 25 тийм ээ. Дунд чи урт нь бол 24-аас 25 явж байна. Тэгэхээр энэ тавцанг одоо сунгах зорчигчийн одоо бүх богоонд хүрэлцэх ийм хэмжээний ажлыг бол 2005 онд бид энэ тавцангийнхаа уртыг бол сунгасан. Тэгэхдээ одоо энэ коронавирус хамгаалах сарвчийг нэмсэн. Ийм байгаа. Сая одоо өнгөрдөг 25 онд энэ зорчигчдын нөхөн гарцын одоо урсдаг шатыг ашиглалтанд орууллаа. Ер нь бол бид нар энэ нөхөн гарц хийхдээ энэ вокзалаар үйлчилж байгаа үйлчлэгээ бол Улаанбаатарын төмөр замынхаа хоёр талд бүрэн гарах ийм гарцтай хийя гэдэг. Ингэж анх бол төсөл бол яригдсан. Гэвч одоо тухайн үеийн одоо төмөр замын олж байгаа орлого хөрөнгө санхүүгийн одоо байдлаас болоод ямар ч байсан эхний одоо зорчигч үйлчлэлтэй эхний хоёр замдаа нөхөн гарцтай болгоё. Цаашаа одоо нэвт гарахын ажил нь бол илүү өндөр өртөх зардалтай юм байна гэд ингэ болсон байхгүй юу. Түүнээс биш бол одоо энэ нөхөн гарц ганц гарцч биш. Улаанбаатарын вокзалын хоёр гартлаар Улаанбаатарын хотыг заагалж байгаа энэ төмөр замынхаа хоёр тал руу нэвт гарах ийм нөхөн гарц юу байх шаардлагатай л да. Тийм тэгээд төмөр замынхаа урд мөн одоо зорчигчд үйлчлэх талбай, талбай, автомашины зогсоол, автобусны зогсоол, автомашины зогсоол ингээд гаргачих юм бол төмөр замын одоо энэ вокзал, төмөр замд үйлчилж байгаа энэ үйлчлэгээ бол Улаанбаатар хотын хоёр тал руу бол бүрэн үйлчлэх болцоо нээгдэх юм. Тэр үед тэгж хийдгээр яригдчихсэн ч гэсэн одоо хөрөнгө мөнгөнийхээ одоо байдлаас болоод бид нар эхний хоёр замд агуурл гэсэн. Энийг одоо бол цаашдаа бол ганц Улаанбаатар төмөр зам биш. Улаанбаатар хотын захиргаа хийх л ажил. Энэ бол нээлттэй сэдв. Ер нь аль салбарт нэг тийм одоо үн цэнтэй багш нар байдаг. Та одоо хойч үедээ, дараагийнхаа үедээ яг тэгж сургах сэтгэл гаргаж чадж байна уу? Тэгээ ер нь бол одоо бол энэ нийгэм маш тийм эерэг гоё нээлттэй болчихлоо тий. Одооны залуус одоо Монголын залуу биш бүр дэлхийн хэмжээний залуу болох боломж нь бүр нэгдсэн байна шүү дээ. Тэгээ би бол залуучууд ер нь албаныхаа энэ байгууллагын залуучуудаа бол англи хэл энэ нэг хэл бол гадаад хэл биш шүү. 2-оос 3 хэлтэй гэж гадаад хэлтэй гэж ярих хэрэгтэй. Тэгээ энэ компьютер техник хэрэгслийн програм боломжуудыг хэрэглээнийхэн төвшөнд нь бол 70-аас дээш эзэмших хэрэгтэй. Тэгжиж та нар бидний өгсөн одоо энэ төмөр замын өгч байгаа үүрэг даалгаврыг одоогийн шаардлаганд хийж гүйцэтгэх. Би тэгээ яг залуучууд маань сурын хичээлээ авъя, менежмент мэдлэгээ дээшлүүлэх гэдэг би ерөөс ордог тэгэл гэдэг. Чамайг байхгүй бол ажил болохгүй, чи одоо энэ дээр байхгүй болохгүй гэж би хизээс тэгж цааргалж байгаа. Явъя сурыг гэсэн юмд англи дэмжээл манайхан одоо мэднэ тий. Тэгэл одоо
доороос гарч байгаа санаа ачлага, доороос гарч байгаа юм ихний дандаа итгэл өгөх тэр байрнаас л би бол хандахыг боддог. Хэдүүлээ одоо хамт олон энд очиод нийлдээ ч гэсэн эхний хондгыг би заавчгүй өөрөө хийх гэдэг. Нээлт үгүй бол би одоо энд нь чамаагүй л өгдөг. За өнөөдрийн арга хэмжээг чи нэ. Би биш чи нэ. Тэгэл ингэж. Ялангуяа залуучуудаа ингэж хэлэхээр тэрүүдэд манайхан мэддэг болсон. За дарга хэн нэгний энэ арга хэмжээг нэ зохион байгуулж хэлээ шүү. Өөр бэлтгэл тэр чинь нөгөө чинь тэгээд тэр арга хэмжээ болоход өөрийгөө бэлддэв. За энэ чинь ийм агуулгатай арга хэмжээ шүү гэх. Тэгээд сайхан үг хэлдэг, сайхан үг хэлээс олон гэдэг чинь тэр нүрний оюун ухаан зэгцрэх тийм хамт олонны нүүр нь хагарах тийм. Ер нь тэгэл хүний амьдрал бол харьцаа. Та бас ер нь нэвтрүүлгийг дүгнээд, үнэлээд те. Тэгээд ер нь бас хэлье гэж бодож байгаа. Магадгүй одоо яг төмөр замын салбарт хөл тавьж орж ирж байгаа залуучуудад хандаад. За тэгээд төмөр замын салбар маань ийм сайхан ирээдүй байгаа гэд өөрийнхөө бас нэг хүсэл мөрөөдлийг хэлээд ярьцлага өндөрлөё. За Улаанбаатар төмөр зам ер нь одоо төмөр замын салбарын хөгжил бараан дээрээ гараан дээрээ гараад ирсэн. Дараагийн хөгжлийн гараа гарчихсан. Одоо олон пүүс компаниуд төмөр замын бизнес эрхэлж байна. Олон пүүс компаниуд өөрийн одоо уул уурхайн ачааг өөрийнхөө вагоноо хөдөлж авч байна. Хөдөлгөөртгүүнээ хөдөлж авч байна. Ер нь бол төмөр зам бол аливаа улс орны эдийн засгийн хөгжлийн амин судас гэж үздэг шүү дээ. Аль ч одоо эдийн засгийн ажилтнууд амин судас. Төмөр замын явсан газар барилгаж ижээдэг. Төмөр замын явсан газар одоо хамт олон бий болж байдаг. Манай Улаанбаатар төмөр зам энэ Сүхбаатараас замууд гэдэг байгуулагдаад энэ төмөр зам дайрсан хот суурин газруудын хөгжил бусад аймагуудтай харьцуулахад ямар бай тийм ээ. Хүмүүсийн хүмүүжил ямар бай, хүүхдүүдийнх нь мэддэг чадвар ямар бай тий. Ямар тал та хоёрын одоо яриад сууж байгаа энэ одоо газар нутаг маань уг нь бол Сэлэнг аймгийн Мандал сум гэтэл олноо зүүн хараа гэдэг төмөр замын одоогөр нь Мандал сум гэж ярьдаг ш. Зүүн хараад очиод ирлээ. Зүүн хараа гар зуншлах сайхан бай тийм ээ. Ингэж ярьдаг. Баруун хараа тийм байна. Тэгэхээр энэ төмөр замын нөлөө бол хөгжилд бол масар их эерэг нөлөө үзүүлсэн. Аль ч ууранд бол төмөр зам дагжил хөгжил ирсэн байдаг. Энэ л одоо сайхан салбар. Одоо хаач одоо төмөр замаараа бахархдаг. За баярлалаа. Хоёр ярьцлага өндөрлөж байна. Тэгээд таны ажилд амжилт хүсье. Эрүүл энхийг хүсье. За баярлалаа.